левчгний мах ингээд левчгний мах гэж хүүхнүүд ярьдаг штэ. Одоо энэ ард нь ийм бондгор махтай, левчгнийхээ хойдолд ийм бондгор махтай, тэгээд энэ дээрээ том ийм махтай, гарын бугалга нь ийм том бүдүүн, ийм одоо гартай хүмүүс чинь дасгал хийгээд байдаг, гараа тураах гээд байдаг. Энэ зам нь бүглэрсэн хүн хизээж тургахтай болох боломжгүй байд юм аа. За тэгэхээр яах вэ гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр заавал энэ урсгалыг нээж өгнө. Энэ урсгалыг нээж өгсөн хүний гар өөрөө хүссэн хүсээгүй гар нь нарийсдаг. Энэ одоо хойно үүсчдэг левчгний мах гэдэг энэ одоо мах байхгүй болно. Таны одоо мөр ийм урагшаа бөхтөр, энд урсгал хаагдсан, энд товгор энэ бөхтөр ийм байх юм бол хизээч гар турахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ гарын энэ үйл ажиллагааг нээхэд суган дотор байгаа тунгалгын судал, эндээс урсаж ирж байгаа тунгалгын судлууд болоод арын энэ одоо урсгал боогдсон хэсгийг заавал нээж өгдөгөө. Энийг ингээд ирээд үзүүлэхээр энийг яаж нээх вэ? Ямар одоо аргаар нээх вэ? Яаж хялбараар нээх вэ? Одоо зарим хүмүүс чинь дасгал хөдөлгөөн хийгээд жинийгаа нээж чадахгүй байгаа. Эднэрийг ингээд болноо. За тэгэхээр энэ одоо мах биш дийлэнхтэй энэ зогсонгшил үүссэн, ийм уут үүссэн, энд одоо нөгөө булчингийн хальсууд чинь суларцсан ийм байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд сайжруулж өгдөг арга техник бол байна. За та гэрээрээ ингэж гараа өргөж жагаад энд ингээд битүү хаагдсан байх юм бол энийг ингээд чимхэх, сугныхаа энэ хэсгийг чимхэх. Энэ доош нь ингээд сайн ингэж илж явах. Энэ одоо мөр нь ингээд ороод ирсэн хөв мөрөө дэлгэж, хоош нь дэлгэж явах гэх мэт ийм одоо дасгалуудыг хийж явах хэрэгтэй. За энэ одоо суганд ингээд цохино гэдэг жагаа бол суганд цогсноос илүү татсан нь үр дүнтэй байдаг шүү. Татсан нь үр дүнтэй байдаг. Энд бөөгнөрл одоо ихтэй байгаа хүнд булчингийн хальсны бөөгнөрл наалдц эндээ үүсдэг учраас зохины дор ийм хүүдийн үсэх хандлагатай байдаг. Тэгэхээр зохины дор энэ доторх хальсыг удирдах хэсэг суганд байдаг. Суганд байдаг. Тэгэхээр энэ бүгдийг ингээд эмчилчээж манай дээр бол энэ сел токсин гэдэг таны урсгалыг нээдэг ийм үйлчилгээ байгаа. За тэгэд энийг гэрийн нөхцөлд сайжруулах, гэртээ сайжруулад амьдралын дунд сайжруулах, ажиллагааг нь сайжруулах ийм эмчилгээнүүдийг хийж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За энэ ингээд нөгөө юуг нь асуухаар энэ коллаген стимуляторыг тэгэл асуусан юм байна гэж би ойлгосон. За хүн болвол ингэж нөгөө энэ ингээд хонхоогоод, нүд нь хонхоогоод ингээд нэг ийм ядруу царайтай хоёр шанааны яс нь босоод нүүр нь ингээд яагаад гэхээр энэ нүүр энэ хэсгийг арснууд нь сунцсан байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ нөгөө арс нингэрсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр нингэрсэн ийм арстай хүмүүст арсны нингүрлийг чангалаа байр-байранд нь авчид өгөхөөр аягүй сайн үрдүүлсэн. За энэ асуултан дээр болохоор 1 грамыг 3 грамм хийлгээд 2 сарын дараа 2 грамм хийлгэнэ гэхээр таны энд хэд их хоосон байх юм бол 1 удаа 2 удаагаар явах энд байгаа эс чинь за одоо энд ингээд 19 байлаа гэж бодъё. За энэ дотор 19 байсан. Тижэл өгөхөөр 29 л болно. Тэгэхээр энэ одоо 69-тэй байсан хүнийг төлжүүлэхэд 129-тэй болоод хурдан төлждөг бол хитрхи хоосон хүмүүстээр энийг давтан хийхээс энэ коллаген стимуляторыг давтан хийхээс өөр аргагүй болдог байхгүй. За тэгэхээр 7 хоногийн дараа буцаж хонхоож байгаа гэдэг нь танд энд хийсэн натурал элементийг найруулсан энэ одоо шингэн нь гадагшаад тижээл нь эндээ үлдээд тэгээд таны эсийг тижээгээд энэ ингээд сарын дараа 2 сар болоод ургаж гүйцэтгэг байхгүй. Тэгэхээр таны эс 10 байжгаад 2 сарын дараа 20 болно гэсэн үг. 2 сарын дараа дахин төлжүүлэхээр 40 болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ одоо төлжүүлэлт чинь натурал эд учраас танд болохоор хэр зэрэг үүсч чинь энэ талын арьс хэр зэрэг нингэрсэн байна. Одоо энэ арьс хэр зэрэг нингэрсэн байна гэдгээс шалтгаалаад энэний ургуулах, төлжүүлэх энэ ажиллагаа чинь одоо үргэлжлээд 3-4 удаа явна гэсэн үг. Гэхдээ арьсыг илүү зузааруулад чангалаад өгөх юм бол дотор нь хийсэн төлжүүлэгч маш сайн одоо төлждөг. За тэгэхээр энэ хүн бол 7 хоногийн дараа буцаж хонхоож байгаа юм биш. Шим тижээл нь суугаад
өөрийнх нь эдистэй ингээд холилдоод өөрийнх нь эдисийг тэжээгээд ирэхээр төлжилтийн хугацаа 2 сар үргэлжилдэг. Тэгэхээр энэ бол сайхан болоод ирнэ шүү гэдгийг хэлье.